сайн бацхан үзэгчдээ 440 нэвтрүүлэг та бүхэндээ цоо шинэхэн дугаараа хүрэхэд бэлэн боллоо. За ингээд зөвхөн channel 11-р суугаад та бүхэндээ хүрч байгаа 440 нэвтрүүлэг маань цоо шинэхэн дугаар буюу одоо та бүхэндээ volume 9 хүрэх гэж байна. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт Davka Guitar Lessons пэйжээр хуудасаараа үгүй группээр юм байна. Айгүй олон пэйж, айгүй олон хуудасууд ажилладаг болохоор өстой сүүл нөрөө энэ дундаа өөр мангаад байна. За тэгэхээр Davka Guitar Lessons гэсэн группт манай DJ гитар сургуулийн төвийн сургалтанд суудаг хүүхдүүд болон мөн гитар сонирхч бүх залуус маань тэрхүү групп нэгдэх боломжтой байдаг. Тэгэхээр энэ группээр та бүхэндээ нэгэн санал асуулга явуулсан байгаа. Энэ яг 7 өдрийн өмнө одоогоос яг 7 өдрийн өмнө явуулсан санал асуулга. Энэ ямар санал асуулга байсан бэ гэхлээр Davka Guitar app байгаа дуунуудаас та бүхэндээ хоёр чихрэг дуу та бүхэндээ зааж өгөхөр болсон. Тэгээд та бүхний яг Davka Guitar app байгаа ямар дуунуудыг сурмаар байна гэсэн санал асуулга явуулсан. За тэгээд үзэгчдийн групп байгаа 440 Hz үздэг хүмүүс, channel 11 сууг үздэг хүмүүс, DJ гитар сургалтаар сургалтанд суудаг хүмүүсийн дийлэнх олонхын саналаар Улаанбаатарын үжих гэдэг дууг зааж өгөөч гэсэн санал нэгдүгээр байранд орсон. Түүний аман хүзүүнд нэг л өдөр гэдэг дууг бас зааж өгөөч гэсэн UB8 хамтгийн нэг л өдөр гэсэн дууг зааж өгөөч гэсэн хүсэлтүүд маш их ирсэн. За тэгэхээр өнөөдрийн дугаараа та бүхэндээ үзэгчдийн хүсэлтийг хамгийн түрүүнд number 1 гэж үздэг. Тийм учраас та бүхэндээ Улаанбаатарын үжих хэмээх дуу яг аппликейшн яаж ашиглаж тоглож болох вэ гэдгийг та бүхэндээ заах гэж байна. Тэгэхээр Davka Guitar app-ыг ашиглаад яг бас яаж цохилтын тоглох вэ, яаж таталт хийх вэ гэдээ маш олон хүмүүс асуудаг. Тэгээд яг энэ хүү аппликейшнийг яаж ингэж ашиглах вэ гэж асуудаг. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн нэг өсөндөө Davka Guitar app-ыг хэрхэн яаж ашиглах вэ? Мөн яг үүнийхээ дэлгэмт хэрхэн яаж дуу тоглох сурах вэ гэдэг хичээлийг та бүхэнд орох гэж байгаадаа тун таатай байна. За, ингээд бүгдээрээ гитар аваад хичээлдээ орцгоё. Тэгээд мэдээж channel 11-ийн сууг яг энэ өдрийнхөө энэ цаг минутанд та бүхэнд өргөж хүрж явах болно 7 хоног бүртээ. Мөн давталууд нь 2-4 хагас өдрийн бла 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 цагуудаас та бүхэндээ хүрж явах болно. За ингээд Улаанбаатар үжсийг бүгдээрээ Davka Guitar app-ыг ашиглан сурцгаая. За ингээд өнгөрсөн 7 хоног та бүхнээс санал асуулга явуулсны үр дүнд Улаанбаатарын үжих хэмээх энэ нийслэл хамтлагийн сахал пүүжээ гэж рок попын дундаа алдартай хүний зохиосон дог та бүхэндээ заах гэж байна. За тэгээд энэхүү дуу маань ялчгүй Монголын уран бүтээл тэгээд сүүлийн үед бол тэр жунгаан дээр их дуулаад ах шиг байлээ. Жунгаа хөлбөр нь бас байсан. Бас жунгаагаас гадна бас нэг өөр хөлбөр ч гэсэн явж ийлээ. Тэгээд энэ Монголын минь маш сайхан нэгэн дуу юм шүү гэдгийг бас та бүхэн бас одоо ирээдүйн хойж юм бас мэдэж аваарэ гэсэн үгнээс. За ингээд олон уншихгүй бүгдээрээ Davka Guitar app дээр Улаанбаатарын үжих хэмээх дууг яаж энэ аппликейшн ашиглаж тоглож болох вэ гэдэг бүгдээрээ сурах чинь. За эхлээд Davka Guitar app руу орно. За аппликейшн хэлж байна. Davka Guitar app маань App Store дээр байхгүй энэ зөвхөн Android утсан дээр байгаа. За эхлээд app руу ингээ орчихноо. За ингээд app маань 8 цэснээс бүрдэн. За Монгол дууцис, цохилтцис, аккордцис, хөвлөгч, ном, цахим уудас, онлайн хичээл танилцуулах гэсэн 8 цэстэй. За энэ 8 цэсээс товчондоо гэх юм бол онлайн хичээл гэдэг цэс маань бол ерөнхийдөө та Wi-Fi-тай ямар нэгэн 3G, 4G-гээр орсон тохиолдолд бол манай 440 Hz нэвтрүүлгийг шууд ийшээ ороод бүх дугааруудны дистрагны үзэх боломжтой. За танилцуулах гэдэг төслөө ороход ингээд энэ хүү аппликейшн хэн хийсэн бэ, яаж хийсэн бэ гэдэг талаар нэг тийм бла 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 байгаа. За цахим уудас гитар цагийн мен рүү орно. Одоогийн гитар цагийн мен бол хаалттай байгаа. За ном гэсэн төс байгаа. Энэ ном гэсэн төс маань болохоор гитарын үндэс номыг ерөөдөө дотор агуулгууд нь дотор явж байгаа. За хөвлөгч гэхээр мэдээж гитараа хөвлөх талаар байгаа. За аккорд гэсэн төслөө ороход бол одоо ингээд та сурахыг хүссэн ямар аккордууд байдаг. Одоо ингээд до мажор гэдэг лөө ороход до мажорын 3 цэстэй байдаг ч юм уу. Одоо жишээлбэл до suspend аккорд гэдэг ингэж байна. Ингээл до минорын 9-тэй seft 9 до минорын seft аккорд яаж ярих вэ? Гэл до минорын sixth аккорд яаж ярих вэ? Гэх чинь одоо энэ чинь ингээд бус бүх аккордуудны хэлбэрүүд ингээд байж байгаа. За нэг юм чинь энэ цэсээс гарангууд за цохилт гэсэн цэс. За цохилт гэдэг цэсийг бол төр орчихъя. За ингээд хамгийн чухал цэс болох Монгол дуу гэсэн цэслэг орно. Монгол дуу цэслэг ороход за ингээд Davka Guitar app дээр багцсан одоо ингээд бүх Монгол дуунууд энэ байна да. Яг 80 ширхэг дуу байдаг.
За удахгүй аппликейшн маань апдейт хийгдэж 250 ширхэг дуутай болно. Мөн маш олон хүмүүсийн асууж байгаа iPhone буюу iOS систем дээр удахгүй бас хийж гарна гэхдээ яг хизээ гэж бол би амлаж чадахгүй. Яагаад тэгэхээр энэ маань асар их мөнгө хөрөнгө цаг хугацаа байдаг учраас тэгээд энэ аппликейшн маань өөрөө худалдаалагддаггүй зүгээр л free буюу одоо үн төлбөргүйгээр татчих авах боломжтой байдаг аппликейшн учраас бас тоолдог хэдэн хэцүү байдаг юм аа. За тэр болгоомж яах вэ те. За одоо энэ уушгүй бүгдээр Улаанбаатар нүч одоо ингээд жишээлбэл отгоо заримдаа нэгэн задуу хайрсаар саран туяа дурлалын бүлүү сайрын бурхан гээл одоо ингээд бүх янзын дуунууд байна л да энэ чинь. Хамгийн гол нь аппликейшн давуу тал нь та бүхэн хэрэг гар утсынхаа дээд энэ болон гарах юм бол Airplane буюу модтой тавигдсан. Хажууд нь ямар ч Wi-Fi явахгүй, 3G явахгүй, 4G байхгүй үед та ингээд хөдөө орнууд явж байгаа найз нөхдөд гитар тоглох гэхэд энэ аппликейшн ашиглаад дуугаа харчин, үгийг харчин, цохилтыг харчин, яаж тоглох үүдийг харчин. Энэгээр энэ аппликейшн давуу тийм Монголын хамгийн анхны цорын гарч аппликейшн гэдгээр бас давуу байгаа шүү. За Улаанбаатар сайхан UB90 чинь айзам Макбота, Амархуу, Ариуна, Баяр Цэнгэл, Болт, Бондын тамга бүх хотод дэрмэ зүгээр Линэсэл. За энэ зөвхнөг Улаанбаатар үуч гэж байна. За дуулуугаар. За ингээд дуулуугаар орохоор эрэм татны зөвсөө эцэж ядраад гэдэг дууныхаа үг гараад ирчин. За тэгээ үгнийхэн дээдлэлд нь аккордууд байна. За ингээд аккорд руугаа дарахаар аккордыг хэрхэн яаж барих вэ гэдэг шууд өөрөө гараад ирчин. Энэ аккордыг яаж барих вэ гэдэг. За X чинь. За тэнгууд бас дээдлэлд нь гүйлгэх хурд гэж байгаа. За энэ. Тэгэхээр та одоо яг гитараа тоглож байгаа хооронд чинь ингээд дуу чинь өөрөө Google хөдлөө яваа тийм. Тэгэл доош яваад одоо тэр Улаанбаатарын үуч намхан гэл ингээд дууг нь та ямар хурдтай тоглож байгаа илүү хурдыг явуул хурдаа нэмчин. Тэгэхээр илүү хурдан гүгэл та харангаа ингээд дуучин гүгэл шууд тоглоод авах боломжтой гэсэн. За энэ зогсооч. За цохилт харах гэж. Цохилт харах гэдэг нь энэ дууг ямар хөлбраар тоглож болох вэ гэж. За цохилт нь болохоор 4-2 юм байна. За тэгээд 1 E 2 E буюу 4-т 8-т 16 гэсэн хэмжээтэй юм байна. За цохилт нь болохоор хэрвээ та энэ цохилтыг ойлгохгүй юм бол play дээр дарахад энэхүү цохилт яаж тоглож болох вэ гэсэн зүйл гараад ирнэ. За ийм цохилт дуурч байна. 1 E 2 E. Гитараа үгүй хэмжээг үзмэ. За бас дуучлаарай. За ийм цохилтоор дуулж болно гэсэн үг. За ингээд цохилтоо арчнаа. За одоо эхнээс нь дуугаа сурчцгаая. Эхлэл гэж байна. Ре минорын сефт аккорд. За энэ аккордыг мэдэхгүй бол ингэж болж болно гэсэн байна. За эхний аккорд нь ре минорын сефт аккорд. За дараа аккорд авъя. Ми минорын сефт аккорд. Ийм аккорд байна. За дараагийн аккорд харъя ля минор гэж байна. За ля минор. За эхнээс нь 3 аккорд ихлээр дуурж үзье. Дахиад ре минор сефт, ми минор сефт аккорд, ля минор. За ингээд эхлэл хэсэг маань ингээд болчихж байгаа юм байна. За одоо бүгдээрээ бадаг руу оръё. Бадаг маань эхлээд ре минор гэсэн аккорд барих нь байна. Дараа нь ми минор. Дараа нь ля минор. За дараа нь дахиад ре минор. Соль мажор. До мажор. Ре мажор. За ре мажор, ми мажор хоёрыг хувааж нь яаж хувааж нэг юм гэж байна гэхээр ре ми хоёр маань ойрхон зайтай байна. За тэгэхээр ямар нэгэн зүйл хамгийн анхны зүйл жоохон алдаа дутагдал байдаг. Тэгээд энэ бүх дундад тохиолдохгүй л те. Энэ дунд дээр болох нь яг аккордууд нь бас таарч тавигдаагүй байна. За нөгөө системээ бичиж байхдаа энэ жоохон алдаа 2 3 дунд дээр таарсан байгаа. Бус дунд нь бол бас зүгээр хаа. За эхнээс нь үзье. Ре минор. Эрэм. За би одоо амар салгуулаад яжаад эцэж.
эхнээс нь дахиад үзье. Эхлээд ре минор аккорд мэдгүй байх юм бол аккорд руу ороход аккордуудын маань яаж барих вэ гэсэн заавар гараад ирнэ. За одоо жишээлбэл я минор гэдэг ингэж барьж гин, ре минор гэдэг ингэж барьж гин гэдэг тус тусдаа бүгдээрээ гараад ирж байна. За эхнээс нь үзье. Эхлээд та бүхэн аппликейшн ашиглаж дуудлагатай эхлээд аккордуудаа харчаад эхлээд аялаад аккордуудаа ингээд эхлээд дуугаад үзээд авах хэрэгтэй. Тэгэх юм бол илүү ойлгомжтой болно. За тэгээ эхнээс эрэм эцэж ядраад амарсан ч ре минор, соль мажор, до мажор, ре ми. За ингээд аккордуудаа эхлээ үзчихнэ бариад. За үүний дараа яах вэ гэхээр татаад тоглох гээд ордоод үзнэ. Эрэм бадын маань эхний тойрог маань ингэж явж байна. За одоо тэгэхээр бүгдээрээ цохилтоо дахиад харъя. Одоо яаж шинээр цохиж дуулж болох вэ? Цохилт маань 1 и 2 и 1 и гэхэд нэг цохилт, 2 гэдэгтээ доошоо, и гэдэгтээ доошоо тийшээ. 1 и 2 и. Ерөнхийдөө аккордны баримт үзвэл ре минор барьлаа. За нэг аккорд дээр ингэж тоглоно гэсэн үг байна. За үзье. Эрэм ми минор. Аккордууд маань ерөнхийдөө ингэж солигдож явах юм байна. Нэг аккордон дээр цохилтоо нэг удаа хийнэ. 1 и 2 тэгэхээр одоо дуугаа бид нар цохиод аккордуудаа жоохон солиод сурж ийн гэсэн үг. Одоо харин яг дуугаа дуулаад бас тоглоод ямар болох вэ гэж үзнэ. За энэ дуу маань Zatak гэж нэрлэдэг. Эхлээд эрэм за ингээд дуу орохоос өмнө эхлээд үг нь эхэлж байгаа эрэм ре минор эхэлнэ. За тэгэхээр бүгдээрээ одоо дуугаа эхнээс нь яг аппликейшнээс харж байгаад тоглоход оролдоод үзье. За бүгдээрээ аккордуудаа хэрхэн яаж барих вэ гэдэг үзлээ. Аппликейшнсаа хэрхэн яаж харах вэ? За энэ дууг цохилт нь бол ийм цохилттой байсан. За тэгэхээр энэ цохилт маань анх сурч байгаа хүмүүс жоохон эвгүй байгаа учраас бүгдээрээ цохилт эслээ ороод өөр цохилт суръя. Өөр цохилт. За 4-ний 4-өөс цохилтоор дуулж болно гэж үзье. 4-ний 4 орсон. За бол 4-ний 4 өөр хөлбөрүүд байна уу? За ингээд хөлбөрүүд бас гарч ирнэ аппликейшн дээр маань хожиж нэгүүлэхэд. За хөлбөр 4, хөлбөр 5. За би 5 хүндээ хамгийн энгийн хөлбөрөөр. За хөлбөр 7-оор үзье. За хөлбөр 7 дэлгэцэн дээр яг миний утас маань харагдаж байгаа. Та бүхэн хасаа харж аваарай. За одоо
1 гэхэд доошоо E дээр нь ямар цохилт байхгүй, 2 гэхэд доошоо E дээр нь дээшээ, 3 дээр цохилт байхгүй, E дээр дээшээ, 4 дээр доошоо E дээр дээшээ гэсэн цохилт байна. 1 E 2 E 3 E 4 E ийм цохилт байна. За хэрвээ танд энэ аппликейшн байгаа бол нэвтрүүлэг дуусны дараа play гэдэг дээр гараад сонсч болно. За ингэ сонсох хэрэгтэй байна гэж та бүхэн нэвтрүүлгийн дараа бас нэг оролдож үзэж болно. За бүгд яг энэ цохилтоор тоглоод дуулах гэдэг үзье. Улаанбаатар биш. За Монгол дуусан сэтлөөрөө доош нь үлгээ, доош нь үлгээ, доош нь үлгээ, доош нь үлгээ. Доош нь үлглээ. Бүгдийн там авчихын 60 мишэл энэс наа Улаанбаатар ч юм. За эрэм яаж тоолж ийнэ гэхлээр ре минор гэсэн аккорд бүгдээрээ барина ийм аккорд. За доошоо дээшээ доошоо дээшээ. Загтарай доошоо дээшээ доошоо дээшээ. За ре минор ийм болж байна. За та бүхэн дэлгэцийнхаа хажуугаар утасныхаа дэлгэцийг хараад мөн хуруунд яаж тавьж байгааг бас доотлын дэлгэцээр хараарай. За ийм аккорд болж байна. За ийм болж байна. За дараагийн аккорд бүгдээр харна. Энэ аккордоос сурч учраас. За ми минор гэдэг аккорд яаж барих вэ? За ийм аккорд байна. За цохилт маань муу адилхан. Удаа. За дараа нь аппликейшнаас гараад ля минор гэдэг аккорд үзье. За ийм аккорд байна. За ийм болж байна. За одоо ихнээс нь сурсан 3 аккорд ашиглаад эхнийхээ мөрийг дуулах үзье. Эрэм за эхний мөр маань юм болж байна. Ре минор гэдэг дээр нэг цохилт EM буюу ми минор гэдэг аккордн дээр бас нэг удаа цохилт өгөөд ля минор буюу AM гэсэн аккордн дээр цохилтоо 2 удаа хийж таарч байна. За юм болж байна. За одоо бүгдээрээ дуугаа дуулаад за энэ чи дуу сонсох гэж за тэгэхээр энэ нэвтрүүлгийн үеэр байгаа учраас энэ чи 3G ямар нэгэн Wi-Fi хасааж бас болохгүй байна. Та бүхэн дуу сонсох гэж дарах юм бол YouTube байгаа энэ хүү дуу шууд сонсоод дуудан зэрэг тоглож болно гэсэн үг. За эхнээс нь тоглоо үзье. Ойчгүй гэмнэ. Ре мажор бол мим ре мажор гэдэг маань энэхүү аккордыг хэлж байна. Энэ аккордыг болон ми мажор гэсэн аккорд, и гэсэн үсэг тэмдэглэгдсэн аккорд. За энэ хоёр аккордыг хооронд нь хувааж тоглох юм байна. За эцэж ядраад амарсан ч юм уу гэдэг мөрийг тоглоо үзье. Эцэж энэхүү аккорд хувааж байгаа маань дуугаа илүү гоё хүчтэй болгож өгч байгаа, илүү аялгуулаг болгож өгөх хүнээс энэхүү зарим нэгэн дуунуудын аккордууд шууд донд нь хуваасан тийм тохиолдолд маш их таардаг. За одоо бүгдээрээ ре минор буюу DM, EM, AM дараа нь эцэж ядраад идэх мөр буюу DM, GC, DE гэсэн аккордуудыг эхнээс нь авахлаад дараалал нь тоглож үзье. DM хэлээ. EM Хоёрдаа
ре ми. За тэгээд дараагийн хоёр мөр нь яг эхний хоёр мөртэй адилхан тоглож чинь. За тэгэхээр энэхүү дугаар бүгдээрээ дуулаад тоглоод үзье. Бүгдээрээ надад бас дуулаад тоглоорой. DM хэлээ. Рэм. Бадмаа болцсон. За одоо бүгдээрээ дахилтаа суръя. Дахилтмаас амарх юм байна. DM бид нар сая эхнийхээ бадаг дээр сурсан аккорд. Дахилт хэсгээр Улаанбаатарын гэдэг хэсгээр DM. За G буюу Sol major энэ аккорд байна. За дараа нь EM буюу Mi minor. Дараа нь буцаад AM гэсэн аккордууд байна. За энэ аккорд байна. La minor гэсэн аккорд. За дахилтаа дуудаа үзье. Улаан. За чи C до мажор C гэсэн аккорд байна. Энэ аккордыг та хүмүүс мэдгүй юм. За ингээд аккорд харьцуулна. Ийм аккорд байна. За одоо бүгдээрээ дахилтаа дахиад тоглоо үзье. Улаанбаатар үдч намуухан ре минор гэсэн аккордноос дахиад хэлж байна. За одоо бүгдээрээ дуугаа ихнээс нийлүүлээд нэг тоож үзье. Ре минор DM гэж хэлж байна. Рэм. Ре минор. Сол мажор. До мажор. Ханшнээс ингээд хоёрдугаар бадаг маань орж ийн яг бадгууд мас адил тоглож чинь ханшнээс
дуугаа дэвшлээ. Зарим санагдчихлаа. Орон байна. Цацраа. За бүгдээ явуулсан дууга аппликейшнээр хараад яаж тоглох вэ гэдгийг бүгдээ ойлгож авлаа. За тэгэхээр одоо та бүхэнд асуулт төрүүлнэ. За энэ дууга татаж тоглоод яаж татаж тоглоод байгаа юм бэ гэсэн юм яг одоо асууж байгаа байх. Дотроо бодсон байгаа байх. За тэгэхээр бүгдээ аккорд ирээ чийж юмсан бол за эхний 3 аккордыг бүгдээ чийжлээ. D M E M A M. Эрэм татас эвлэн салхи гэдэг D M E M A M гэсэн 3 аккорд болох юм. За эхлээд D M барьчихна. Таталт маань маш амархан. 4 3 2 3 1 3 2 3. Та магадгүй 440 гэрс нэвтрүүлгийг өмнө хизээж үзэж байгааг бол энэхүү нэвтрүүлэг маань YouTube channel манай өмнөх дугаараар тавигдсан байгаа. Тэгэхээр та бүхэн өмнөх дугаараа үзэх юм бол бас яг энэ таталтыг заасан байгаа шүү. За ре минор 4 3 2 3 1 3 2 3. За дараа нь EM буюу ми минор. За таталт маань яг адилхан. Гэтэ ганцхан минор. Тэр нь 6 дугаар хугацаанаас таталтаа эхэлнэ. 6 3 2 1 3 2 3. За дараа нь AM дээр 5 дугаар хугацаанаас татна. 5 3 2 3 1 3 2 3 5 3 2 3 1 3 2 3. За яг энэ маягаар энэ жишээгээр та бүхэн дуугаа цааш нь бас яг энэ таталтаа дуудаад явчих болно гэсэн. За дуу маань за нэг ийм интро хэсэг байдаг. За тэгэхээр бүгдээрээ эхлээд дууныхаа бас энэ хөө интро хэсэг. За хэрвээ магадгүй та найз нөхдөдөө хамтдаа 2 гитар аваад тоглох юм бол дууны маа эхлэл буюу ре минор севт ми минор севт ля минор. За би та бүхэнд дэлгэцэндээ харуулъя. Ре минор севт ми минор севт ля минор севт. За энэ 3 аккорд эхлэлгдсэн байгаа. Энэхүү аккордноор саяны миний аясаа тоглоно. За ингээд интро хамгийн ихний хэсэг соло хэсэг. За 3 дугаар 5 дугаар 7 дугаар ладнаас 9 дугаар лад руу гисант хийн. 3 дугаар 7 дугаар ладнаас 9 дугаар лад руу гисант хийн. Дараа нь 2 дугаар утасны 10 дугаар лад. За нийлүүлье. Дараа нь 4 дугаар руу 1 дугаар утасны 12 дугаар лад. За нийлүүлье. 3 дугаар утасны 7-оос 9 рүү гисант. Дараа нь 2 дугаар утасны 10. Дараа нь 1 дугаар утасны 12 дугаар лад. За дараа нь 12 дугаар лад дахиад нэг удаа дуурна. Нийт 2 удаа дуурж гэсэн үг. 3 дугаар утасны 10, 9, 2 дугаар утасны 10. Дараа нь 1 дугаар утасны 12 дугаар лад. За 12 дугаар лад руу илүү гоё дуугаа чимэн болгох юм бол 1 дугаар утасны 10 дугаар ладнаас 12 дугаар лад руу гисантд оржуулна. Ийм болчихсон шүү. За нийлүүлье. За үүнийхээ дараа дахиад 12 дугаар ладаа дахиад дуурна. За дуурсныхаа дараа 1 дугаар утасны 10 дугаар ладнаас 8 дугаар лад руу гисант хийж ухраана. 1 дугаар утасны 10 дугаар лад тэгээд 8 дугаар лад руу. Нийлүүлье.
7 дугаар ладнаас 9 дугаар лад 3 дугаар утас. Дараа нь 2 дугаар утасны 10 дугаар лад. За дараа нь 1 дугаар утасны 10 дугаар ладнаас 1 дугаар утасны 12 дугаар лад. Дараа нь дахиад 12 дугаар лад дахиад дуурна. Дараа нь 1 дугаар утасны 10 дугаар ладнаас 8 дугаар лад руу гисанд. Дараа нь буцаад 8 дугаар ладаа дахиж дуурайд 10 дугаар лад руу буцаачна. Ийм болж байна. За удаан 3-9 2-10 1-10-аас 1-12 руу. За дараа нь дахиад 12 дуулаад дараа нь 1 дугаар утасны 10 дугаар ладнаас 8 дугаар лад. Дараа нь 8 дугаар ладаа дахиж дуурайд буцаад 10 дугаар лад. Дараа нь 1 дугаар утасны 12 13 15 дугаар лад. 12 13 14 15 дугаар лад. За энэ хүртэл нийлүүлээ. Дараа нь 1 дугаар утасны 12 дугаар лад. За яа нийлүүлээд сонсох юм бол за мөн 14 дугаар лад руу илүү гоёор орох юм бол 12 дугаар ладнаасаа 14 дугаар лад руу гисант хийж болно. Ингэж орж болно. За одоо эхнээс нь бүгдийг нь удаан тоглоод үзье. 1 дугаар утасны уучлаа 3 дугаар утасны 7 дугаар ладнаас 9 дугаар лад руу гисант. За дараа нь 2 дугаар утасны 10 дугаар лад. Дараа нь 1 дугаар утасны 10 дугаар ладнаас 1 дугаар утасны 10 дугаар ладнаас 12 дугаар лад руу гисант. За дараа нь 12 дугаар ладаа дахиад 1 дуурна. Дараа нь 1 дугаар утасны 10 дугаар ладнаас 8 дугаар лад руу гисант. За дараа нь 8 дугаар ладаа дахиж дуурайд буцаад 10 дугаар лад руу гисант. За үүний дараагаар 1 дугаар утасны 12 дугаар ладнаас 14 дугаар лад руу гисант. За дараа нь 1 дугаар утасны 12 дугаар лад. За үүнийг хурдан тоглол. Ийм болно. За үүний хартад ямар аккорд явах вэ гэхэд затакттай ордог дуу маань гэхэд аккорд тоглож идэнэ. За би таг солиод одоо ч бас буруу аялж магадгүй уучлаарай. За доогор нь аялаад байна. Дахиад за эхний тойрог маань боёо бидний сая тоосон. Энэ хэсэг байна. За хоёр тойрог маань. За хоёр тойрог би удаан тоглож үзүүлээ. За эхний тойрог маань арай өөр байсан. Эхний тойрог, хоёр дахь тойрог. За хоёр дахь тойрогоос тоглож ийнө гэхээр за яг эхний тойрогтой адилхан эхэлнэ. 3 дугаар утасны 7 дугаар ладнаас 9 дугаар лад руу гисант. Дараа нь 2 дугаар утасны 10 дугаар лад. Дараа нь 1 дугаар утасны 10 дугаар ладнаас 12 дугаар лад руу. Ийм болж байна. Ийм болж байна. Удаан 1-ийн 7-оос аваачлаа 3 дугаар утасны 7 дугаар ладнаас 3 дугаар утасны 9 дугаар лад руу гисант. 2 дугаар утасны 10 дугаар ладан дээр. Дараа нь 1 дугаар утасны 10 дугаар ладнаас 12 дугаар лад руу гисант. За үүний дараагаар
1-р утасны 8 дуулаад. За дараа нь. За энэ маань яаж туулж вэ гэхээр 1-р утасны 8 дуулаад нэр ирсэн. Дахиад 1-р утасны 8 дуулаад дуургана. Тэгээ 10 дуулаад л гэлсант хийн. Тэгээ буцаад 8 дуулаад буцаад 10 дуулаад. Ийм болно гэсэн. Удаан 8 дуулаад дуурлаа 10 дуулаад л гэлсан. Буцаад 8 дуулаад дахиж дуурлаа. Буцаад 10 дуулаад. Тэгээ буцаад 8 дуулаад. За удаан хата зэрэг хийгээд үзээрэй. За 1 2 3 E. Наймаас 10 буцаад 8 дээр ирлээ. Дахиад 8-аа дуурлаа 10 буцаад 8 гэсэн үг. За дараа нь 2-р утасны 8 дуулааднаас 2-р утасны 10 дуулаад. 2-р утасны 8 дуулааднаас 2-р утасны 10 дуулаад. За одоо зөвхөн 2 дахь тойргийнхоо солоос хийх хороо үзье. За одоо 2 солоогоо хоёулыг нийлүүлээд болж үзье. Дахиад удаа. За яг энэ аяг явж байхад арталт нь аккорд нь аврахтаа тав гэхэлтэй гэсний дараа аккорд нь тоглож эхэлнэ. За ингээд Улаанбаатар үеч дууг өнөөдөр бүгдээрээ сурлаа. За тэгээ бүгднийг баталгаажуулаад эхнээс нь яг аппликейшныхаа хажуудах үгнүүдийг хараад та бүхэн надтай бас цуг 611 цугаар цуг каракоти. За ингээд дуугаа эхлээ плейдэн тавьчих.
За. Ингээд та бүхэндээ 440 Гц нэвтрүүлэг үзэгчтэй хөлсөлтөөр Davco гитар аппаас Улаанбаатарын үжиж хэмээх дууг та бүхэндээ зааж хүргэлээ. Ингээд та бүхэн нэвтрүүлгээ 7 хоног бүрийнх яг энэ өдөр яг энэ цаг мөчид Channel 11 суугаар хүлээн авахаас гадна DJ гитар сургалтын төвийн пэйж, Channel 11 суугийн пэйж, за зөндөө олон пэйжүүд байгаа. Энэ хүү пэйжүүдээр нэвтрүүлгээ дахин үзэх боломжтой юм шүү. За ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр бака.